Тийм. Өнөөдөр явж өгсөн төсөл. Маа маргааш нь сэлж гэсэн. Тэставс чинь тийм. Тэглгүй яд юм. Урт үсэг чинь гой застдаг хүн гэж. Юу ойроо сарвинаад юу юм бэ? Хацран дээр сургацаж ах шиг. Сахал гэдэг. Гой сахалж энэ хүн шүү. Энэ юу юм бэ? Ингэж юм төрчих юм. Яа ихтэй мó яраас нь дараас нь шаар минь ёо. Яа ихтэй мó яраас нь дараас нь шаар минь ёо. Асах асуултад этэндээ бичиж хийцээ. Бичээгүй. Ах үгүй гэркээ боошоо гэж тэнийг үгүй. Сайн өнөөдөр мэндэ гэргээ. За тэгээ Эхлээд аа. тий. Эхэлсэн үстэй л тэр. Тийм л дээ. Тэгээд за сайн өнөөдөр мэнд тэргээ. Тэгээ ямар ч хэлсэн хинт ч хэрэггүй гэсэн видео каст явж байгаа. Тэгээ хинт ч хэрэггүй болохгүй хинт ч их үзээд хэрэггүй байх. Энэ гоё өстэй. Битгий сос гэдэг шиг хинт ч хэрэггүй. Ваа юм бэ. Гоё л өстэй. Хинт ч хэрэггүй видео каст. Хинт ч хэрэггүй видео кастын хамгийн ихний дугаар худлаа шааж. За Тимэти нэршилтэй видео каст тахгүй юу? Энэ хамгийн ихний дугаар болох одоо тайл Диуд гэсэн. Диуд Шааж ин гэдэг. тийм тэрийг шааж гэдэг юм. Диуд. Тэгээ энэ зэрэг видео кастын хамгийн ихний дугаар үеийнхүү эхэлж байна. Тэгээд энэ дугаараараа ямар ч байсан. Тэгээ өнөөдрийн дугаарын ивент тэтгчээр дураараа брэнд ажилласан байна. Ухуул. Тийм билээ юу. За. Хүн болгон багта би тийм болно, би тийм байна. Би тэрнтэй адилхан болно гэж ярьдаг. Тийм яриа байдаг шүү дээ. Байлгүй хоо. Өөрийнхөө хувьд, чиний хувьд ер нь хэнийг дуурайж исэн бэ? Тийм зүйл байсан уу? За, миний хувьд бол одоо тэгэл. Хүн дуурайх. За, ер нь хүн дуурайж яваагүй юм шүү. Дөөхдөө одоо юу гэдэг чи 10 жилд орол 10 жил тий 10 жил тий одоо за нэг ирээдүйн мэрэгжил за нэг тэрнтэй адилхан болчихсон энтэй адилхан болчихсон ч гэдэг юм уу үлгэр дүүрэлдэг л бах л та. А би бол миний хувьд бол яг тиймэрхүү бол байгаагүй. Тийм шиг болно. Би тийм баян болно. Би тийм өнгөтэй болно. Би тийм гоё машинтай болно ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү юм бол ерөөхдөө бол байгаагүй. Яагаад байгаагүй гэхээр юу яасан л та. Монгол тодорхой Монголд 10 жилдээ Монголд 8 дуурайн хүртэл сурч байгаад тэгээ гадагшаагаар авчихсан. Тэнийг өвтө. Оросд очсон. Тэнийг баларсан шүү дээ. Тэгээ Оросд очиод тэгээ тэнцэнээс нэг шал ертөнцийг харах нэг үнцэг гэж үүдэн шүү дээ. Тэр чинь 10 жилийн л хүүхэд юм чи мэдээж ойлгомжтой. Хамгийн наад нэг эрхүүд очиод яхад хүмүүсийн харилцаанаас хоёр ч юм уу. Тэгэхээр тийм шал ондоол болж байна. Би зүгээр Монголтой яг тэнтэй адилхан бол энтэй адилхан бол тодорхой хэмжээг боддог байсан. Гэхдээ Оросд очиж зүгээр соёлч хүм гэж юу байдаг би гэж амар юм байна чи. Тэгэл ерөөдөө тэнтэй адилхан болно гэж юусэн бодоод болсон шүү дээ. Өөрөө бодчихсон уу тийм. Бодчихсон. Ер нь бодчихсон. Тэгэл би ямар юу гэдэг жүжигчин болох юм хүсдэг байсан. Амжилт. За. Жүжигчин тий, ер нь жүжигчин болохыг техник амар зурагтаар гарахаар мөрөөддөг өсдөг гэсэн байхгүй юу? Ингээ гарч. Тий, одоо ингээ ямарсан бичлээ. Тий, миний зурагтаар бол хэд гараад байгаа Univision. Тий, Univision дээр тэр Univision-ийн 0 сувг промо видео, промошн видео гэж явдсан шүү лээ. Тэрэн дээр миний нэг орсон нэвтрүүлэг ивэм нэг секундээр гараал харахгүй юу дөө. Цаана энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр танин мэдхүй энэхүү контентэд өргөдөж за бид хоёр ямар ч оролцож байна. Тэгээд тухайд гайгүй торонхаа байсан. Бас нэг фитнес яваад фитнестэй явчихсан гайгүй байсан. Тэгээд одоо л ерөнхийдөө 50 сая. What the fuck? За тэгээд ямар ч байсан Оросоос явч тий. Оросод ч ямар ч хүмүүсийн соёл гэдэг юм л амар гоё. Бүр хамгийн дээчтэй Оросод бол тэр нь Орос ахнаар гэлдэгдэж шүү дээ. Тэдний соёл гэдэг юм бол үнэхээр гайхалтай юм чи. Тэгэл тэрнээс ахвал юм жүжигчин болох. Оросод ч мөнгөний үнцнийг мэдчихсэн болохоор жүжигчин гэдэг мэргэжлийг би бол
сонгоод хэрэггүй юм байна гэж бодсон байхгүй. Орос яагаад гэвэл Монголд бол одоо аав ээж ч юм уу эмээ өвгөөс ч юм тодорхой хэмжээний мөнгө төгрөг хандад тусламж гэж ярих байх л дээ. Жоох хүүхэд аав шүү дээ. Осод очиж би өөр мөнгө олдог гэсэн болохоор тэр чинь тий шал юм харах үзэл шал онд олчих. Жүжигч юм биш шал ондоо бизнесмен болно гэж боддтой ч гэжтэй тухайд би тэгж бодож ирсэн. Тэр евро бол хараахан хурц хэмжээгүй юм л да. Тэгээ өнөөдөр яг би ягаад чамайг энд дуудсан юм бэ гэвэлээ шүү дээ. Гэвэл нэг хүмүүс ингэж би тийм болно. Эсвэл өөрөө одоо энэ машинтай олчлоо тий. Эсвэл энэ байртаа хад би яагаад байхгүй байна гэд. Эсвэл тэрний эхнэр нүдэ давхраа хэлчихлээ. Why би болохгүй юм бэ гэдэг ч юм уу. Тэр iPhone 12 барьж хахад би яагаад болохгүй би барих хэрэгтэй гэдэг нэг юм хүнтэй ингэж өрсөлдөж хүнтэй өөрөө өөрийгөө харьцуулж би байгаагаараа би өөртөө таалагдахгүй байгаа байхгүй. Тийм учраас бид бол маш их болохыг хүсэж байна шүү дээ, тийм ээ. Яг энэ тал дээр чамд ямар бодол байд юм бэ? Өөрөө өөрийгөө ер нь бусдад харьцуулах нь зөв юм уу, буруу юм уу гэдэг талаар ярилцъя гэж бодсон. Нэгэн бодлын зөв, нэгэн бодлын бас буруу л та. Буруу гэдэг одоо би бол хардлахаар мэдэрчээд байж юм. Тий. Хитрхи их тэгж нэг тэр тийм авчлаа, энэ юм авчлаа. Би энийг авах хэрэгтэй гэх хэрэгтэй гэдэг. Маш их буруу юм билээ шүү. Ер нь л буруу. Яг тэгэхээр мэдээж тийм ахад маш их хүч хөдөлмөр шаарддаг. Тэгээ тэр хүч хөдөлмөрийг зүгээр л одоо юу гэдэг чинь гараал тэрэгч мал авчихгүй шүү дээ. Мэдээж хүмүүстэй маш их хэмжээний яриах маш хэмжээний тийм бизнесээ одоо ингээл хийж байгаа ажилласаа тэр орлогоосоо хамаарч тэрийг авахгүй бас нэг сонирн байгаад байна. Тэгэхээр хит гэж бас шунхаарах нэгэн бол юм шиг санагдсан. Яа тэгэхээр сая бол коронавигийн үед хүмүүс хямрлаа. Харин коронавигийн үед би бол нэг жоохон задарлаа. Их задарсан тийм ер нь задарсан тийм задарсан. Одоо хүмүүс 20-нд байлаа шүү дээ. Тийм. Гэрээсээс гарч чадахгүй. Зарим нэг нь одоо ажил төрөлгүй гэртээ ингээ нам байсан мөнгөгүй ч болсон баг. Тэрний миний хувьд эсэргээр хэлсэн. Гүтээд хэрэгтэй тий. Энэ бол нэг тийм байсан. Тэгэхээр бас явандаа ингээд яг коронавигийн энэ одоо нэг зэн цар тахлын карантин ингээд тавигдаад буцаад хүмүүс ажиллаж эхэлж. Тэгсэн чинь ажиллаж эхлэнгүүтээ яаж юм ихлээр тухайд би коронавигаар би боломжтой ингэж байж байгаад одоо тэгсэн чинь карантин дуусаад би яасан чи би өөр боломж болчихж байгаа. Тэгэхээр би зүгээр юм руу ингэж эхлээд шунцсан аяг тэнэг. Би карантинтай үед би боломжтойс карантинс гараад би боломжтой байх надад нөхцөл байсан байлээ. Уг нь бол бусдыг дуурайгаад давхраа хийх нь зөв юм уу? Бусдыг дуурайгаад ингэ явах нь зөв юм уу? Буруу юм уу те? Тэр одоо жишээ нь юу гэдэг юм? Гоо сайхан тал дээр бас сарна гэдэг те. Сарна гэдэг нөхөрч юм эмэгтэй те. Гоо сайхны тодорхой хэмжээний хаалганд орсон давхраа уйлцсан те. Гоо ингэ бүн гэл гоо уйлцсан те. Бүн те тийм болцсон байлаа гэж бодоход одоо энэ сарна бол амар царай матал байсан байхгүй. Энэ сарна бол амар царай матал байсан байхгүй. Тэгэл бодоод үзэлтэй. Үгүй яах вэ? Амар царай матал байсан байхгүй. Яг нь талаараа өөртөө арчаатай гэж хэлж байсан. Үгүй. Байглаас заяасан ч юм уу, байглаас заяасан эцэг ихээс заяасан тэр юм ингэж янзлж ийн гэдэг тэр хүн өөрөө таалагдахгүй шүү дээ. Нэр үнэглээд. Өөрөөсөө таалагддаг. Тэр бусдад л таалагдах гэдэг байна. Чи сарнаг нээж байлаа, чи оюун айлаа гэж. Чи оюунуудаа сайхан харагдах гэдэг байна. Тэрээс гадна талаас нь би харангуудлаа сарнаг бүм хийцнийг би мэдээд ч юм уу те ямар гэх юм бол хиймэл. Бит хоёрын дундаас одоо би сарнатаа тэр бүм хийсэн сарнатаа би суухаар боллоо гэж бодъё. За. Бит хоёрын дундаас би ямар нэгэн байдлаар гадна төрхөндөө бүм хийгээгүй. Тэгээд ингүүдээ энэ чинь хоёр хүний ген гэж бас байгаа шүү дээ тийм ээ. Ген гэж байгаа. Тэгээд тэнгүүд л одоо хүүхд мэдээж суулаа хүүхд дотор боллоо тий. Энэ дундаас гарах. Хүүхд нь яах. Шаалганд. Би сарнагийн царайнд нь болоо суудсан. Яг гэсэн дээр. Бүнд нь бол бүм.
Тэрэнд нь болоо суудсан чинь бит хоёроос гарч яваад гэсэн чинь шалгондоо надтай одоо ээжигээ дүүрэл аавыгаа дүүрэл гэдэг. Угаасаа л нэг гений тодорхой хэмжээ тэрний ген одоо минийхийг бодвол илүү давгангаа байлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол нэг ээжигээ дүүрэлчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд л нөгөө хүүхэд нь гарч ирсэн чинь ээжтэй өдөртэй гэсэн шалгондоо хүүхэд. Тэгэхээр эн чинь нөгөө нэг ирээдүгээ одоо нэг гэсэндээ одоо ирээдүг гэдэг юм гоё зүйл алчиж байгаа. Өөрөө өөртөө тэр чинь зөвхөн өөртөө л таалагдах гэдэг. Тэр оюунаад л таалагдах гэдэг. Тэр чимгээл таалагдах. Тэрээс зүгээр ингээл өөрөө ингээд гоё юу толин хараал гэж яагаад энэ бол тэний юм зүгээр асууж байгаа. Амар сонирхолтой санагдаад байна. За. Юуны? Чи яг аллийн сонирхдгийг одоо мэдээч ингээд яг эмэгтэй хүн гэдэг утгаар нь харна шүү дээ тий. Ямар эмэгтэй хүн чамд таалагдтыг. Одоо ингээд оруулаа гоё ойлгоцсон ч юм уу эсвэл хамраа гоё ойлгоцсон. Тийм эмэгтэйчүүд ер нь зөндөө байгаа шүү дээ. Амар их болцсон бэлээ. Чиний хувьд яг яадаг юм бэ? Миний хувьд ямар эмэгтэй хүнийг сонирхдаг юм? Эрэгтэй хүн болгонд гэдэг шүү дээ. Бидээ харьцаатай бол хамаагүй дээ. Яг эсэм дээр тийм биш үү таахгүй. Эрэгтэй хүн болгоноос одоо 10 хүнээс 10 хүнээс асуухад 8 нь бол бид өөртөө арчаатай ингээд юм байвал зарим нэг хөөрхөн өндөр ч гэдэг юм уу тийм хариултыг хэлэх бах. Ихэнх нь гэхдээ яг өөртөө арчаатай гэдэг үгийг амар гаргаж ирнэ. Миний хувьд бол таалагддаг ч юм уу тийм ихтэй бол яг л нэг байглаар байх хэрэгтэй. Хамгийн гол нь тэгэл би нэг юм харсан тэгээд би зөв яг нь бол үлдээ бурхан тэр амар буддаг хүүхнүүд амар болцсон байлээ. Тийм юу хэлэх гэдэг ойлгож байна тест. Хуучин гала гэдэг хамтлаг бид нэр яаж гарч иж явах хууц чи бидний үед одоо гала тий одоо бидний үед гэж ярина шүү дээ. Гала гэдэг нэг хоёр охин байдаг гэсэн бохоггүй юу? Гала хамтлаг хөвгөн гэл дуугаа шүү дээ. Тий амар алдартай шүү дээ тэр чинь. Тэгээд тэр хоёрыг анх гарч иж явах тэгдүүс яриа дам яриад гэсэн. Пүтэр крем гэд юу яадаг баян одоо юу зэрдэг л амар зузаан төрхдөг. Тэгэл ингээ ярангууд бүр ингээ эсэн чих шиг юм юу маасл шиг юм төрхдөг. Тим яриа явагддаг гэсэн баггүй юу? Тухайн үед гадлагийнхныг бид нэр тэгж л ярьдаг байсан. Одоо л тийм буцаа тийм болчиход байна. Амар боддог. Тэгэхээр надад тийм хүн таалагддаг. Яг нэг одоо надад юу таалагддаг юм хтэй ч юм уу тийм гэх юм бол би өндөр дээр л амар ахаар. Яг би өөр метр 82. Тэгээ дээрээс нь нахан байх хэвээр өндөр байх хэвээр гэж үү? Тийм тодорхой хэмжээ метр 50 чи боддоо би метр 82 50-тай хүнийг хөтлөө явж бас муухай харагдана. Үгүй. Би яг хүүхдээ л дагуул явж байгаа шиг харагдана шүү дээ. Тэгэхээр бас муухай харагдана. Тэгэхээр би метр 60-аас дээш байх юм бол ихэд надад зөвхөн надад шүү дээ тий боломж юм. Яг хаа яг өндөр намаар ижиж байх бол бас амар муухай харагдана. Яг тэгэхээр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс өндөр тэгээ ингэ боддоо. Гэтэл заа эмэгтэй хүн мэдээж 12 юм 8 4 8 12 10 12 гэх нэг санжидрийн өндөр өсгөд тоглоод байдаг. Тэрийг өмсөн. Тэгэл дуус. Эрэгтэй хүн тэгэл дууссан. Тэгээ ямар ч яаж байгаа бэ данхуу хүмүүсийг тэгээд ингээд ингэж аав шүү. Гэхдээ тэгээд эрэгтэй эмэгтэй яг үндсэндээ адилхан өндөр намтай ингээ бие биетэй ингээ яах айгуу жоо муу харагддаг гэдэг байхгүй. Яг тэгэхээр эмэгтэй хүн мэдээ төвл өмсдөг болохоор эрэгтэйгээс өндөр болчих шүү дээ. Тэгэхээр ч юм муу харагдав. Өндөө муу харагдав. Тэгээд нүур будалд ярьжсэн шүү дээ. Тэгээд бас нүур будалтан дээр яг нэг гоё юу гэдэм аа. Нэг тийм хитрхийн боддоггүй шүү. Би бол яг боддог гэж хэлээд бас яг нэг гоё өөртөө гоё тохирсон. Айгүй нэг тийм хэд бодоод авах шаардлага байхгүй. Тиймэрхүү хүмүүс айгүй зүгээр санагддаг. Яг тэрэн дээр арчаагүй хоёр сенз байна. Тэгээ бас мөн дээрээс нь амар гоё өнөртөөс дөрөхдөг болоо. Тий. Би өөрөө нэг өнөртөөс нь хоббитай цуглуулгатай шүү дээ. Бас хөрхөө ивэм. Одоо бусдын доор хэрэггүй зэ. Одоо чи эрэхтэй байлаа гэж бодъё. Чи одоо би зүг жишээ авах гэж. Эрэхтэй хүн болъё гэж аяг хүсдэг шүү. Дэмжлэг шаардлагатай. Одоо хамгийн толгойн дээр хэлээ шүү дээ. За чи эрэхтэй байлаа гэж бодъё. За. За хоёулаа эрэхтэй.
За тэгээ би бол метр 82. За чи одоо байдлаар одоо юу гэдэг метр 70 үү метр 60 үү тий тийм байлаа. Чи наваа дуурайгаа ачиг өндөр болж чадахгүй шүү дээ. Чадахгүй. За ингээд дими. Ямар завж яа. Чи үгүй нэрээ. үгүй наач. Ингээд дими байхгүй юу? Тийм болохоор хүнийг дуурайх дими яг өөрөөрөө л гоё бай гэдэг байгаа байхгүй юу? Хүн дуурайх бол юм гэдэг тийм. Чи амар ингээд одоо чи амар мөнгө олдог байлаа. Би яг өндрөөрөө сэжиж авчлаа. Чи амар мөнгө олдог байлаа. Би чамд дуурайгаа мөнгө олохгүй. Гүрийгээд чи битээ шаал ондоо хөлтөлт тооцоод тахгүй. Чиний тарих тэгж ажиллаа, миний тарих ингэж ажилладаг учраас би тэр мөнгийг олцдоггүй. Тэгэхээр тийм. Яг хүнийг дөөрэж хувцлалж болно шүү. Тэр өстө гоё. Тэр өөрөө гоё дончтой баа гэж хувцалж болно. Хүн дөөрэж хувцлагч юм. Гэтэ яг хүнийг нь бол дуурайгаад. Хин нэгнийг бол дуурайгаад тийм яг гэж бодож байна. Тийм яхаа. Үгүй. Үгүй. Одоо YouTube дээр ерөнхийдөө юу тавигдах те? Видео тавигдана. Subscribe болон share-лээд like. Тэгээд дараа нь яг юуны талаар ярилцах талаар гоё ингээд комент хийх юм бол бас тэрний талаар ярилцах болно. Баярлаа. Гэлч.